Самцон үзэгчтэй орой мэндийг хүргэе. Төвцөг мэдээллийн хөтөлбөрийн 5 гарагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Хөтөлбөрийн эхэнд мэдээллийн хураангуйг хүргэнэ. Засгийн газар дулааны 5 дугаар цахилгаан станц төслийн санхүүжилт болон газар олголтын шин шийдвэрүүдийг гаргалаа. Тэтгэврийн доод хэмжээг нэмэх шаардлага дахин сөгөөгдөж, ахмадууд тэмцлээ өргөжлүүлнэ. Монгол улс авилгын төсөөлийн индексээр 180 улсаас 124-т эрэмлэгдсэн нь сүүлийн 5 жилийн хамгийн муу үзүүлэлт болсон байна. Америк нэгдсэн улс Азербайджантай стратегийн түншлэлийн Арментай цөмийн эрчим хүчний хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Ши Жинпин оны эцээр Америк нэгдсэн улсад айлчлана. Канадын Тамплер Рич хотын сургуульд галт зэвсгээр үйлдсэн хадлага гарч 9 хүн амь өргөдөжээ. Эхний мэдээг хүргэе. Засгийн газрын ээлжит хуралдаанаар Улаанбаатар хотын эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх дулааны цахилгаан станц 5 төслийн санхүүжилтийн шийдвэр болон 2026 онд эзэмшүүлж ашиглуулах газрын улсын хэмжээний төлөвлөгөөг баталлаа. Мөн хөлийн зурагт олгогдсон газар тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгох шалгах шийдвэр гаргасан байна. Дэлгэрэнгүй анхаарлаа хандуулна. Олон жил яригдсан дулааны 5 дугаар цахилгаан станц төслийн эхний шатны санхүүжилтийг босгох эрхийг нийслэлийн засаг даргад олгож 2026 онд Багтаан дотоодын зах зээлд 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаас гаргах шийдвэр гаргалаа. Төслийг төр хувийн хвшлийн түншлэлийн хүрээнд барих, ашиглах, шилжүүлэх нөхцлөөр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Станц ажилтнад орсноор Улаанбаатар хотын баруун болон хойд бүсийн буюу 5 шар 21 дугаар орол, Баян хошуу орчмын 40 мянган өрхийг дулаанаар 100 мянган орчим айлыг цахилгаанаар хангах боломж бүрдэнэ гэж тооцоолжээ. Бүтээн байгуулалтын үед 1600 орчим төр ажлын байр, ажилтнад орсны дараа 370 гаруй байнгын ажлын байр шинээр бий болно гэж засгийн газар мэдээллээ. Эрчим хүчний системийн ачаал жилбэр нэмэгдэж байгаа энэ үед дулааны цахилгаан станц 5 төслийг урагшлуулах нь нийслэлийн дулаан цахилгааны найдвартай байдлыг сайжруулах стратеги ач холбогдолтой гэж үзэж байна. Засгийн газрын дараах шийдвэр бол засгийн газар 2026 онд улсын хэмжээнд эзэмшүүлж ашиглуулах боломжтой 102 мянган га газрын байршил хэмжээг баталлаа. Ингэснээр нийтлэл болон 21 аймагт газар хүсэлт гаргасан 35 мянга гаруй иргэн аж ахуйн асуудлыг орон нутагт нь шуурхай шийдвэрлэх нөхцөл бүрдэнэ гэж тайлбарлав. Ерөнхийдөө зандаж дотор газрын харилцааг нэгдсэн цахим системд бүрэн шийдвүүлснээр ил тод байдлыг нэмэгдүүлж, авилга, ашиг сонирхлын зөрчлийг бууруулах боломжтой гэж мэдгдсэн байна. Аймаг нийслэлийн засаг дарга нарт батлагдсан төлөвлөгөөний хүрээнд иргэдийн хүсэлтийг тухай бүр шийдвэрлэж ажиллах үүрэг өгчээ. Хуралдаанаар мөн Монгол улсын хөлийн зурвас хууль зөрчиж газар олгосон асуудлыг хэлэлцэж, өмнөх засгийн газрын гаргасан шийдвэрийг хүчингүй болгох шийдвэр гаргасан талаар хууль зүйн дотоод хэргийн сайд инх баяр мэдээллээ. Түүний мэдээлснээр өмнөх засгийн газар огцорхоос өмнө 4 хоногийн өмнө улсын хөлийн 10 бомбтын орчимд хилээс 1.9-өөс 2.5 км зайд байрлах нийт 34227 га газрыг ашиглуулах шийдвэр гаргасан байна. За энэ асуудлыг засгийн газрын хуралдаанаар 25 оны 5 сарын 28-ны өдрийн хуралдаанаар яаж хилцсэн бэ гэдэг тэмдэглэлийг шүүж үзэхэд ганцхан ийм өгүүлбэр гарч ирж байгаа. Ерөнхий сайд оюун эрдэнэ улсын хөлийн зурагт газар ашиглуулах тухай засгийн газрын тогтоолын төсөл сулах сайдгаас шууд алах тогтсон байна. Ямар ч хэлэлцүүлэг явуулаагүй. Асуулт хариулт явуулаагүй. Шууд алах зохиж ийм шийдвэр гаргасан байна. Энэ бол огцорхоосоо 4 хоногийн өмнө сүүлийнхээ засгийн газрын хуралдаанаар. Өнөөдрийн байдлаар хөлийн зурагтай бүхэлдээ болон хэсэгчлэн давхацсан ашигт малтмалын хайгуул ашиглалтын нийт 54 тусгай зөвшөөрөл байгаагаас 16 нь хайгуулын, 38 нь ашиглалтын зөвшөөрөл бөгөөд 20 нь хөлийн тухай хуулийн шинжилсэн найруулга хүчин төгөлдөр болсноос хойш олгогдсон гэж мэдээлв. Засгийн газар хөлийн зурагт олгогдсон газар ашиглалт ашигт малтмалын тухай зөвшөөрлүүдийг нэг бүрчлэн шалгаж, хууль зөрчсөн тохиолдолд цуцлах чиглэл өгсөн байна. Ерөнхий сайд улсын хэл бол үндэсний аюулгүй байдлын салшгүй хэсэг бөгөөд хууль зөрчсөн эрх мэдлээ хэтрүүлсэн албан тушаалтнуудад хариуцлага тооцох ёстойг онцоллоо. Засгийн газрын энэ удаагийн шийдвэрүүд нь нэг талаас нийслэлийн эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх, газрын харилцааг ил тод болгох зорилготой бол нөгөө талаас хөлийн зурагт газар олголт, тусгай зөвшөөрлийн асуудлыг цэгцлэхэд чиглэж байна. Гэвч эдгээр шийдвэр бодит үр дүнд хүрэх хэсгийг хэрэгжилт хяналт ил тод байдлаас шууд хамаарах юм. Ялангуяа дулааны цахилгаан станц 5 төслийн санхүүжилт, газрын цахим системийн бодит нэвтрүүлэлт, хөлийн бүсэд олгогдсон зөвшөөрлүүдийн шалгалтын дүн нь цаашдын бодлогын итгэлийг тодорхойлох гол шалгуур болохоор байна. Тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх шаардлагыг Монголын Ахмадын холбоо, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо болон иргэний нийгмийн байгууллагууд дахин тавьж, одоогийн бодлого амжиргааны бодит хүртгийг гүйцэхгүй байгааг анхаарууллаа.
Үндэсний мэдээллийн төвд хийсэн хэвлэлийн мэдээллийн үеэр ахмад наснуудын төлөөлөл тэтгэврийн доод хэмжээ, өнөөгийн инфляц, өрхийн хэрэглээний бодит зардлыг нөхөхгүй байгааг дахин онцолсон юм. Тэдний зүгээс тэтгэврийн доод хэмжээ амжиргааны наад захын хэрэгцээг хангахгүй байна. Төр зүрийн нэмэгдэл бодлогын тогтвортой шийдэл биш гэж мэдэгдэв. Ахмадын холбооны төлөөлөл нэртүүдийн нэмэгдэл инфляцид эдэгдэж, бодит талд авах чадвар буурсаар байна хэмээн байр сууриа илэрхийллээ. Хөвлийн хурлыг бол одоо 2 дахь удаага хийж штэ тий. 2 дахь удаага хийж. За түрүү ярьсан. Тэгээ одоо нэг одоо олон юм ярьж навшаад явах уу ер нь телевизээр бол бишгүүдэл ярьлаа. Одоо энэ манай төр засагч биднийг ер нь ойшоож авахаш болсон юм байна. Ер нь хэсэг болсон юм байна. Яагаад энийг нэмэгдүүлэх ёстой боломж байныг бол хангалттай байгаа. Тэгээ төрийн хэмжээ. Өөр ганцхан жишээл дурдъя. Ахмадуудаас лоурдад авцсан тэр 1072 хувьцааныхаа ноогдол ашгийг л өгч тэгвэл энэ хүмүүс. Тэгтэл тэтгэврийн хэмжээ нэмэгдэж байна. Эсвэл тэр 1072 хувьцааг одоо буцааж өг. За хоёр дахь асуудал бол энэ цэргийн тэтгэвэр, нийгмийн даатгалын тэтгэвэр, халамжийн тэтгэвэр гэж 3 ангилаад байна. Тэр засаг сая бидэнд энэ хариулт өгтөө. Тэгэхээр цэргийн тэтгэвэр дээр байгаа хүмүүс дээр бол нэг хоёр асуудлыг зайлшгүй онцлог дурдах ёстой. Нэгдүгээрт бол одоо тэр хүмүүст байна оршуулгын зардал өгөхгүй байна. Тэр тэтгэвэр өвлүүлэх 20% асуудлыг мөрдөхгүй байна. 3 дугаарт бол насны ялгаа гаргаж байна. Энэ бол одоо иргэнэ ялгарлсан үндсэн хууль зөрчсөн асуудлаа. За тийм учраас бол энэ асуудлыг тусад нь одоо Батлан хамгаалах яамны сайд засгийн газарт бол онцлон тавьж энэ асуудлыг одоо шийдэхийг шаардж байгаа маа. Сүүлийн жилүүд нийгмийн халамж, тэтгэврийн зардал улсын төсөвт өндөржин эзлэх болсон. Гэвч эдгээр зардал бодит амьдралд хүрэлцэж байгаа эсэх нь өөр асуудал гэдгийг иргэний нийгмийн төлөөлөл хөндлөө. Эдийн засгийн өсөлт уулуурхайн салбараас хэд хамааралтай хэвээр байгаа энэ үед төсвийн орлогын савлгаа өндөр. Ийм нөхцөл тэтгэврийн бодлогыг инфляцтай уялдуулсан автомат индексжүүлэлтийн тогтолцоогүйгээр явуулж буй нь анхмадуудын орлогыг бодитоор хамгаалж чадахгүй байгааг тэд шүүмжилж байна. Нөгөө талаас нь харж үзвэл бодлого богино хугацааны төсвийн боломжид тулгуурлаж урт хугацааны нийгмийн хамгааллын тогтвортой систем бүрдээгүй хэвээр байгаа асуудлыг хүндсэн юм. Анхмадын байгууллагууд тэтгэврийн доод хэмжээг бодит амжиргааны өртөгтэй уялдуулан нэмэгдүүлэх хүртэл тэмцлээ үргэлжлүүлнэ гэдгээ мэдгдлээ. Тэд цагаан сарын баярын дараа жигсаал шаардлага шат дараатай үргэлжлүүлэхээр төлөвлөж байгаагаа илэрхийлсэн байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл мөн адил халамжийн тэгш бус байдал, хүртээмжийн асуудал бодитоор шийдэгдэхгүй байгаа талаар дурдсан юм. Манай Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо 21 аймаг нийслэлийн 9 дүүрэгт үйл ажиллагаагаа явуулдаг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийтлэг хууль ёсны эрх ашигыг хамгаалдаг ийм байгууллага. Тэгэхээр зэрэг бид энэ ахмадынхаа энэ тэтгэврийн доод хэмжээг сая 500 болгох энэ шаардлагыг удаан харлаа тэсэхгүй байна. Ингээ өнөөдрөөс эхлээд энэ байгууллага дэмжиж, энэ хөтөлбөөнөө дэмжиж албан ёсоор оролцож байгаа та бүхэнд мэдэгдэе. Тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх асуудал нь зөвхөн нийгмийн шаардлага бус төсвийн сахилга бат санхүүгийн тогтвортой байдлын асуудалтай салшгүй холбоотой. Нэг талд өндөр инфляц, амжиргааны дарамт, нөгөө талд төсвийн алдагдал, өрийн дарамт гэсэн хоёр бодит нөхцөл зэрэгцэж байна. Гэвч эдийн засгчдын үзэж бугаар тэтгэврийн бодлого тогтвортой, урдчлан таамаглах боломжтой байх нь нийгмийн итгэлийг хадгалах суурь болдог. Жил бүрийн нөхцөл байдал тулгуурсан нэмэх, хүлээх хэлбэрийн шийдэл нь тодорхой бус байдал үүсгэж, эмзэг бүлгийн иргэдийн амжиргааг савлуулсаар байгаа юм. Тэтгэврийн доод хэмжээг нэмэх шаардлага бол дан ганц орлогын хэмжээний тухай маргаан биш. Энэ нийгмийн хамгааллын тогтолцооны чанар, бодлогын тогтвортой байдал, төрийн нийгмийн хариуцлагын шалгуур болж байна. Анхмадууд цагаан сарын дараа тэмцлээ үргэлжлүүлэхээ мэдгдсэн нь нийгмийн хүлээлт өндөр, бодит шийдэл шаардлагатай байгааг илтгэж байна. Хэрэг бодлого богино хугацааны төсвийн боломжид тулгуурсан хэвээр байвал энэ асуудал улирал тутам сөхөгдөх сэдэв хэвээр үлдэх магадaltaй. Дараагийн мэдээг хүргэе. Transparency International байгууллагын 2025 оны авилгын төсөөллийн индексийн тайланд Монгол улсын бизнесийн орчин, хуулийн засаглал, улс төрийн санхүүжилтийн ил тод байдалд бодит ахиц дутмаг хэвээр байгааг анхааруулж, авилгын эрсдэлд урт хугацаанд тогтож суурь бүрдээгэвийг онцоллоо. Тус тайланд Монгол улс 100-аас 31 он авч 182 улс нутаг дэвсгэрээс 124-т эрэмблэгдсэн байна. Энэ нь 2024 оныхоос 2 нэгжээр буурч сүүлийн 5 болон түүнээс дээд жилийн доод түвшинд хүрсэн үзүүлэлт юм. Сүүлийн 8 жилийн үзүүлэлтийг харуул Монгол улс авилгын индексээр тогтвортой уруу дахь чиг хандлага тасраагүй байна. Тодорхойлбол 2018 онд 37 оноо 93 дугаар байр. 2019 онд 35 оноо 106 дугаар байр. 2020 онд 35 оноо 111 дугаар байр. 2021 онд 35 оноо 110 дугаар байр. 2022 онд 33 оноо 116 дугаар байр. 2023 онд 33 оноо 121 дугаар байр. 2024 онд мөн 33 оноо 114 дугаар байр.
2025 онд 31 оноо 124-р байр. Ингэснээр Монгол улс, Беларусь, Турк, Узбекистан зэрэг улстай ижил түвшинд үнэлэгдэж, авилгын түвшин харьцангуй өндөр орны ангилалд хэвээр үлдлээ. Тайланд бизнесийн орчны үнэлгээ буурсан нь бизнес эрхлэгчдээс авсан асуулгын шууд үр дүн байсныг шууд онцолсон. Үүнд хууль эрхсэн орчны докторгүй байдал, төрийн хүн суртал дарамт, татвар хөрөнгө оруулалтын бодлогын уян хатан бус байдал, маргаан шийдвэрлэх хурдан үр дүнтэй механизм дутмаг, орон нутгийн түвшний дэмжлэг сул зэрэг асуудал голлон нөлөөлжээ. Үүний улмаас дотоодын хөрөнгө оруулалтын эрсдэл өндөр хэвээр байж гадаадын хөрөнгө татах өртөг нэмэгцээр байгааг Тайланд дурдсан байна. Зээлжих зэрэглийн зарим үзүүлэлт сайжирсан ч эдгээр өөрчлөлт нь бүтцийн бус төр зүрийн шинжтэй гэж дүгнжээ. Монгол улсад ил тод байдлыг нэмэгдүүлэх тодорхой алхмууд хийгдэж байгаа ч ил улсын мэдээлэл бодит хариуцлагад хүрдэггүй зөрүү хэвээр байгааг Тайланд шүүмжилсэн байна. Мөн нийгмийн халамж, эдийн засгийн сангуудын оновчгүй болгоно эрсдлийг бууруулах бус харин ч урт хугацаанд эдийн засгийн дарамт нэмэх хүчин зүйл болж байгааг анхааруулжээ. Түүнчлэн хэвлэл нийтлэх эрх чөлөө иргэний нийгмийн байгууллагуудын эвлэлтэн нэгдэх үзэл бодлоо илэрхийлэх эрхийг бодитоор хангах шаардлага Монголд хэвээр байгааг онцолсон байна. Тайланд дараах чиглэлд анхаарахыг зөвлөжээ. Үүнд улс төр ба мөнгөний хамаарлыг бууруулах, төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах, уул уурхайн засаглалыг бэхжүүлэх, ял завшигтай бодитоор тэмцэх, шүүгэл үлэгчийг хамгаалах. Гэвч олон улсын энэ үнэлгээ гарсантай зэрэгцсэн засгийн газраас Монголын авилгын эсрэг менежментийн тогтолцоо бүс нутгийн болон глобал төвшөнд хүлээн зөвшөөрөгдсөн гэх мэдээлэл түгээсэн нь бодит үзүүлэлт болон улс төрийн мэдээллийн хоорондын зөрүүг дахин тодтогч байна. Авилгын төсөөлийн индекс нь дан ганц оноо, эрен бус, эдийн засгийн итгэл, институцийн чанар, бодлогын тогтвортой байдлын тусгал юм. Монгол улсад тодорхой реформ, ил тод байдлын оролдлого бич, эдгээр нь хариуцлага, институцийн бэхжилтээр баталгааж явгийн нөхцөлд эрсдэл бодитоор буурах боломж хязгаарлагдмал хэвээр байна. Монгол улсыг хурлын дарга учрал Оросын улбаны улсад хийж буй албан айлчлалынхаа хүрээнд Евразийн эдийн засгийн комиссийн сайд нарын зөвлөлийн дарга Бакитжан Сагинтаевтай уулзлаа. Энэхүү уулзалтын гол үр дүн нь Монгол улс болон Евразийн эдийн засгийн холбоо хоорондын худалдааны төр хэлэлцээрийг манай улсын парламент сойрхон баталсныг албан ёсоор баталгаажуулж, ноод хүчийг гардуулан өгсөн явдал байлаа. Одоогийн байдлаар манай улсаас гадна Орос, Беларусь, Казахстан улсын парламентууд уг хэлэлцээрийг сойрхон батлаад байна. Ингэснээр хэлэлцээр ойрын хугацаанд хүчин төгөлдөр болж манай үндэсний үйлдвэрлэгчид бүс нутгийн зах зээлд тарифын өнгөлтөөр гарах боломжийг ойртуулж байгаа юм. Улсын хурлын дарга хэлэлцээрийн үр өгөөжийг аж ахуй нэгж ард иргэд бодитоор хүртэх нь хамгийн чухал гэдгийг тэмдэглээд цаашид гаалын болон стандартын зөрүүг арилгах тарифын бус саад бэрхшээлийг үн шаттай бууруулахад талууд эдгтэй ажиллах шаардлагатайг сануулав. Ажлын хүрээ зөвхөн албаны уулзалт бус бизнес эрхлэгчдийн бодит харилцааг дэмжих зорилгоор тусгай хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Монгол улсад их сургуулийн эмнэлгийн тогтолцоог хөгжүүлэх сэдэвт олон улсын симпозиум зохион байгуулагдлаа. Энэхүү урлагаар анагаахын чиглэлээр сургалт явуулдаг ихтэй сургуулиудыг дэргэдээ сургалтын бааз эмнэлэгтэй болгох, онол практик хосолсон сургалтын шинэ тогтолцоог нэвтрүүлэх асуудлыг голчлон хэлэлцсэн. Боловсролын ерөнхий хууль тусгагдсны дагуу анагаахын оюутнууд багшийн хяналтаар эмнэлгийн орчинд гардан суралцдаг олон улсын шилжихээр төлөвлөж байна. Эрүүлэндийн сайд Чинбүрэн 2026 оны хичээл жил гэхэд сургууль бүр бааз эмнэлэгтэй байх ёстой бөгөөд энэ шаардлагыг хангаагүй сургуулиудад үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгохгүй байх чиглэлийг баримталж өгнө гэж тус арга хэмжээний үеэр онцоллоо. Боловсролын сайд Наранбаяр тус бодлогыг бүрэн дэмжиж, резидент эмч нарын сургалтыг чанаржуулахад салбар хоорондын хамтын ажиллагаа чухал болохыг тэмдэглэв. Симпозиумд Япон улсын JICA байгууллага болон Токушима их сургуулийн төлөөлөгчид оролцож, Монголын анагаахын салбарын сургалтыг дэлхийн түвшинд хүрэхэд мэргэжлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлсэн юм. Ингэснээр манай улс зөвхөн онол мэдлэг бус, практик чадвартай, хариуцлагатай эмч нарыг бэлтгэх шин шатанд гарч байна. Нийслэлийн агаарын бохирлыг бууруулах зорилтын хүрээнд энэ онд Баянгол Чингэлтэй дүүргийн 5,000 өрхийг хийн түвшний хэрэглэн шилжүүлж эхэллээ. Өнөөдрийн байдлаар 905 өрх хийн түвшинд холбогдож хий зэрэглэх 15 зэгийг ашиглалтад оруулаад байна. Нийслэлийн засаг дарга Нямбаатар Чингэлтэй дүүрэгт ажиллах үеэр хийн түвш хэрэглэж буй айлуудад санхүүгийн бодит дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэв. Тодорхойлбол галлгааны улиралд хийн түвш хэрэглэсэн айл өрхөд 900 мянган төгрөгийн татаас олохоор болгожээ. Мөн гэр байшингаа өөрсдөө дулаасан айлуудад хийн түвшний төхөөрөмжийг нийслэлээс үн төлбөргүй суурилж өгөх юм. Нэг өрх 2 баллонтой байснаар түвш тасалдахгүй хэрэглэх боломж бүрдэх бөгөөд одоогоор өдөрт дунджаар 90-100 өрхийг шинэ хэрэглээнд шилжүүлж байна. Иргэдийн зүгээс хийн түвш нь үнс нурамгүй дулаана доктортой байрдаг ашиглахад хялбар зэрэг давуу талтайг онцолж байна. Нэг балон хийг 39 мянган төгрөгөөр цэнэглэж 3-4 хоног хэрэглэдэг бөгөөд хий цэнэглэх зэгүүд ойрхон байгаа нь иргэдийн цагийг хэмнэж байгаа юм байна. Хотын захиргаанаас иргэжил 50,000 өрхийг хийн түвшинд шилжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд цаашид Сонгон айрхан Сүхбаатар дүүргүүдийг хамруулах юм. Энэхүү ажил нь гэр оролдлыг бүрэн орон сууцуулах хүртэл хугацааны дунд шатны шийдэл гэдгийг хотын дарга онцоллоо. Дотоод болсон үйл явдлын мэдээллийг та бүхэнд хүргэлээ. Хүргэжлээд олон улсын мэдээнд анхаарлаа хандуулна.
Арим дөргийн төвцөө мэдээллийн хөтөлбөр олон улсын мэдээгээр үргэлжилж байна. Эхний мэдээ хүргэе. Америк нэгдсэн улс Төв Азийн Армен болон Азербайжан улсуудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулад байна. Америк нэгдсэн улсын дэд ерөнхийлөгч JD Vance Армен улсад хийсэн ажлынхаа хүрээнд энэ 7 хоногийн даваа гарагта тус улсын ерөнхий сайд Никол Пашинянтай уулзаж булмаар талууд цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглах хамтын ажиллагааны тухай хэлэлцээрт гарын үсэг зорсон байна. Хэлэлцээрийн зорилго нь Армен улсын эрчим хүчний их үүсвэрийг төрөлжүүлж, аюулгүй ба инновацийн цөмийн технологиудыг хэрэглэхэд чиглүүлж, энэ хүрээнд Америкт үйлдвэрлэсэн бага оврын модульчлагдсан цөмийн реакторуудыг Армен улсад нийлүүлэх зэрэг цаашдын төслүүдийг хэрэгжүүлэх боломжийг нээж байгааг хоёр улсын удирдагч нар онцолсон. Америк нэгдсэн улсын хувьд хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи маш ховор тохиолдолд бусад улсуудад дамжуулдаг гэдгийг JD Vance тодтогч, нийт 9 тэрбум $, үнийн дүнтэй жижиг цөмийн реакторын төслийн 5 тэрбум $, тоног төхөөрөмж нийлүүлэхэд, $4 тэрбум цөмийн түнш нийлүүлэх реакторын засвар үйлчлэгээ хийхэд зарцуулахаар төлөвлөж байгааг мэдгдсэн байна. Мөн тэрээр уг хамтын ажиллагааны эрчим хүчний доктортой байдал аюулгүй байдлыг анхаас гадна ажлын байрыг бий болгоно гэдгийг дурджээ. JD Vance үргэлжлээд Азербайжан улсад хийх албан ажиллалаа мягмар гарагт эхлүүлсэн бөгөөд айлчлалын хүрээнд тэрээр Баку хотно Азербайжан улсын ерөнхийлөгч Илхам Алиевийн хамт Америк нэгдсэн улс Азербайжаны хоорондох стратегийн түншлэлийн хаартад гарын үсэг зурсан байна. За энэ хоёр Илхам Алиев Азербайжан улсын хувьд Америк нэгдсэн улсын стратегийн түнш байна гэдэг нь нэр төрийн хэрэг хэмээн онцлсон бол JD Vance хоёр талын түншлэл найрамдалт харилцаа удаан хугацааны туршид дутуу үнэлэгдэж ирснийг дурдж, одооноос эхлэн хоёр улсын стратегийн түншлэл нь бүс нутагт инх тайван хөгжил цэцэглэлтийг авчирна гэдгийг тодтогсон байна. Стратегийн түншлэлийн гэрээнд эрчим хүчний аюулгүй байдлыг хангах чиглэсэн хоёр орны хамтын ажиллагаа, мөн терроризмын эсрэг болон цэрэг техникийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг аюулгүй байдлын асуудлуудыг тусгажээ. Дараагийн мэдээ хүргэе. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп энэ оны эцсээр бүгд найрамдах хятад ард улсын дарга Ши Жинпинг Америк нэгдсэн улсад айлчилж, түүнийг цагаан ордонд хүлээн авч уулзах болно гэдгээ мэдээлсэн байна. Трамп өнгөрсөн 7 хоногийн 5 гарагт Ши Жинпинтэй утсаар холбогдсон ярилцсаныхаа дараа NBC News сувгийн ярилцлагын нэвтрүүлэгт оролцох үедээ энэ талаар ярьсан бөгөөд уг ярилцлагын нэвтрүүлэг өнгөрсөн ням гарагт цацагцсан. Тэрээр бүгд найрамдах хятад ард улсын даргаыг оны сүүлээр цагаан ордонд ирэх тухай хэлж, өнөөдөр дэлхийн хамгийн хүчирхэг хоёр улсын хоорондын харилцаа маш сайн байгааг онцолсон байна. Трампын хувьд жилийн өмнө Америк нэгдсэн улсын төрийн тэргүүний албаа хүлээн авсан даруйда олон улсад чиглэсэн тарифын бодлогыг эхлүүлсэн бөгөөд 2025 оны дундуур Америк хятадын хооронд тарифын дай өрнөсөн бол өнгөрсөн оны сүүлээр Трамп Ши Жинпинг нар өмнөд Солонгосын Бусан хотноо уулзаж худалдааны дайнаа нэг жилийн хугацаанд завсарлахаар болж хятадын тал газрын ховор элементийн экспортын хязгаарлалтаа хойшлуулж Америк нэгдсэн улсын тал хятадын бараа бүтээгдэхүүнд ногдуулахаар төлөвлөж байсан 100% тарифаа цуцалсан билээ. Өнгөрсөн 7 хоногт Трамп Ши Жинпинг нар уцаар ярилцахдаа хоёр талын худалдаа болон Тайван, Украин, Ираны асуудлуудыг хөндөөн ярилцсан юм. За энэхүү Ши Жинпинг оны сүүлээр Америк нэгдсэн улсад айлчлах бол Дональд Трамп ирэх 4-р сард бүгд найрамдах хятад ард улсад албан ажиллал хийхээр болоод байгаа лээ. Сүүлийн мэдээ хүргэе. За өнөөдөр Канадын баруун захын Британийн Колумб мужийн Тамблер Рич хотын дунд сургуульд галц эвсгээр үлдсэн халдлага гарчин. За энэхүү халдлагын улмаас 9 хүн амь өргөдөж 25 хүн шархтсан талаар цагдаагийн газраас мэдээллээ. За амь өргөцсөн хүмүүсийн 7 сургуульд 2 нь сургуулийн ойролцоох орон сууцнд амиа алдсан бөгөөд эрх баригчдын зүгээс тэдний нэр болон насыг одоогоор зарлан мэдээлэг байна. Уг хэргийг үйлдсэн этгээд мөн амиа ягуутгсан байдалтайгаар олдсон болохыг албаныхны зүгээс мэдээлжээ. Хэдийгээр халдлагыг үйлдсэн с эжигтний нэр болон хүүсийг ил болгоогүй ч халдлага гарах үеэр өгч байсан сэрэмжлүүлгийн мэдээлэлд с эжигтэн бор үстэй даашинцтай эмэгтэй хэмээн зарлж байсан байна. Түүнчлэн халдлагыг үйлдсэн зэвсгийн талаар тодорхой мэдээлэл хийгээгүй байна. Галц зэвсгийн хяналтын хатуу чанга хуультай Канада улсад сургуулийн орчинд галц зэвсгээр үйлдэгддэг халдлага маш ховор гардаг бөгөөд энэ нь тус улсын түүхэнд дэх энэ төрлийн 2 дахь эмгэнэлтэй хэрэг болоод байна. Өмнө нь 1989 онд Монреаль хотын Политехникийн сургуульд галц зэвсэгтэй халдлага гарч 14 хүн амь өргөдөж байжээ. Канадын ерөнхий сайд Марк Карни уг халдлагад харамсаж байгаагаа илэрхийлээд холбооны бүгд найрамдах Герман улсад зохиогдох Мюнхений аюулгүй байдлын хуралд оролцох гэж байсан төлөвлөгөөт ажлын айлчлалаа цуцалсан байна. Та бүхэндээ гадаад мэдээ хүргэлэн анхаарлаа хандсан баярлалаа.
Төвцөг мэдээллийн хөтөлбөрийн өнөөдрийн дугаарыг хүргэлээ. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Баяр таа.